Тэгэхээр англи хэлээр би ном уншиж чаддаг, хичээл номоо ерөнхийдөө хийчдэг. Гэхдээ ярьж чаддгүй ярианы чадвар муу байна. Эсвэл кино үздэг, ойлгодог гэхдээ ярьж чаддгүй гэсэн тийм асуудал байна л да. Ер нь ярианы англи хэлний чадвар гэдэг юм бол асуудал болчлоо гэсэн имэйл хэрж जैन. Тэгэхээр яг энэ тухай бид нар хэрхэн ярианыхаа чадварыг сайжруулж болох вэ гэсэн энэ талаар бид нар өнөөдөр ярилцъя гэж хүсэж байна. Тэгээд ерөнхийдөө эхлээд ойлгох хэрэгтэй гадаад хэлний чадварууд гэж юу вэ гэдгээ. Гадаад хэлний чадваруудыг болохоор багцаар нь 3 хуваачиж болно. Ярианы, сонсголын, бичгийн ингээд. Ярианы хэл болохоор мэдээж өөрөө өдөр тутмын англи хэлнийг эсвэл ярихаасаа гадна бас олон улсын тавцан дээр, энэ дээр хурал цуглаан дээр өөрийгөө чөлөөтэй илэрхийлж чаддаг, өөрийгөө зөв зохистой дуудаж ярьж илэрхийлж чаддаг тийм чадваруудыг хэлж байгаа. Зүгээр сонсголын чадвар гэдэг маань юу вэ гэхээр одоо oral буюу те одоо сонсоод ойлгох, багцаар нь ойлгохоосоо гадна бүр нарийн талтай ойлгоо зөв хариу өгөх төр чадварыг хэлж байна. Бичгийн чадвар гэдэг нь болохоор мэдээж дүрм гэдэл олон зүйл орж байгаа шүү дээ. Тэгэл өөрөө бас ном гадаад хэлээр ном бичих, ном зохиол бичих тийм чадвартай байхыг бичгийн чадвартай байна гэж үзнэ. Бичгийн чадвар гэдэг бол мэдээж асар их дүрмийн суурьтай байх хэвээр, дүрмэн дээр суурилж байх хэвээр. Тэгээд найруулгын чадвартай байх хэвээр. Монгол хэл шигээ гоё уран нарийн найруулахаас яг тэр шиг л ингээд гадаад хэл дээр найруулдаг. Эрх зүйн актуудыг ч гэсэн зөв бичиж чаддаг тийм байх хэвээр. Үг зүйн чадвар гэдэг маань болохоор өөрөө асар их үгийн сантай байдаг. Тэндээсээ тэгэл зөв үгээс зөв зохистой сонгоод хэрэгжилдэг тийм үгсийн чадвартай байхыг бичгийн чадвартай гинэ. Тэгээд ер нь болохоор бичгийн чадвар маань болохоор өдөр тутмын бидний харилцааны 25% орчим хувийг бичгийн чадвар дээр суурилдаг юм шүү гэдгийг Техасын Форт Worth мужийн одоо хотын судлаачид тэрийг олж мэдсэн байна. Энэ судалгааны талаар та бүхэн дэлгэрэнгүй мэдхийг хүсвэл www.skillsyouneed.com гэсэн тэр дээр зүүн дээд болонд харагдаж байгаа вебсайт руу орж үзэж болох нэ. За тэгээд сонсголын чадвар гэдэг маань бас юу хэлээд байна гэхээр сонсоод ойлгох. Тэгээд зөвхөн зүгээр сонсоод өнгөрөх биш, багцаар нь ойлгох биш. Сонсоод бүр яг юу хэлэх гээд байгааг нь гүн утгыг бүр сайн ойлгодог. Тэгээд зөв зохистой хариу буцааж өгч чаддаг тэр хүндээ. Нэгснээ тэр хүнийхээ ярьж байгааг нь ойлгоо зөв хариулаад тэгээд хараад ойлгох. Тэгэхээр гадны хүмүүс юу гэж ярьдаг вэ гэхээр маш их олон зүйл хэлэхгүйгээр өнгөрдгөө гэж. Тэр нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр биеийн хөдөлгөөнөөр, нүүрний хөдөлгөөнөөр болон тэр далд амнаас гараагүйгээр маш олон зүйлийг ойлгож болдог хүнтэй харилцахдаа. Тэгэхээр сонсголын чадварын нэг хэсэг бол ерөөсө харж ойлгох тэр хүнийг унших тэгэл тэр нөгөө детальтай тэр бусад орны гадаад хүмүүсийн соёлын ялгаанаас шалтгаалan биеийн хөдөлгөөн, нүүрний хөдөлгөөн, гарны хөдөлгөөн ярьж хахад тайлбарлаж хахад их өөр байдаг те. Японых, Италийн, Америкуудын гарны хөдөлгөөн, нүүрний хөдөлгөөнүүд ярьж байгаа хөдөлгөөнүүд нь их өөр байдаг. Тэгэхээр тэр болгоныг хараад ойлгодог чадварыг мөн сонсголын чадвартаа оруулж байна. Тэгээд сонсголын чадвар болохоор судалгааны дагуу болохоор 45% буюу дийлэнх хувийн хэсгийг өдөр тутмын харилцааны хэсгийг эзэлдэг юм байна гэдгийг энэ хүмүүс олж мэдсэн байна. Тэгэхээр сонсголын чадвар гэдэг бол маш их чухал ахнэ. Тэгээд бид нар өнөөдөр юу ярилцах вэ гэхээр ярианы чадвар. Одоо ярианы чадвар дээр болохоор аялга, хөг, авиа гэсэн зүйлсүүдийг ерөнхийд нь гадаад хүмүүс бол энийг бол ярианы чадвар дээр чухалчилж үздэг юм байлээ. Одоо oral English гэдэг хэсэг дээр болохоор түрүү нөгөө сонсголын гэдэг дээр болохоор oral гэжсэн. Одоо энэ ярианы гэдэг дээр oral гэдэг чинь oral English гэдэг одоо ярианы англи хэлнээр болохоор одоо stress, intonation, pronunciation гэсэн гурван зүйлийг одоо маш чухал зүйлээ гэж авч үздэг юм байлаа. Энэ гурван зүйлийг мэдээж судлаачд болохоор ярианы чинь чадвар бол ерөөсө 30% байдаг юм өдөр тутмын харилцааны чинь 30% чи одоо өөрөө ярьд юм байна. Тэгээд 45% сонсдог юм байна гэж үзсэн байна. Тэгэхээр одоо ярианы чадвар гэсэн асуудлыг бид нар одоо хэрхэн сайжруулж чадах вэ? Бид нар яаж хэрхэн сайн ярианы чадвараа сайжруулж болох вэ гэсэн дээр болохоор мэдээж дуудлага, хөг, авиа гэдэг гурван гарчин. Тэгэхээр дуудлага гэдэг нь түрүү нэг аялга гэж хэлсэн байсан. Тэгэхээр бас тэрнтэй төстэй болов уу гэж бодсон. 2 удаа оруулж үзлээ би. Дуудлага гэдэг нь болохоор pronunciation гэсэн үг шүү дээ. Хөг гэдэг нь болохоор одоо тэр intonation гэсэн үг. Тэгээ авиа гэдэг нь болохоор тэр stress гэдгийг хэлж бид нар ойлголцох гэж үзлээ. Тэгээ мэдээж 30% ярианы одоо өдөр тутмын харилцааны хэсэг болсон энэ зүйлийг бид нар хэрхэн сайжруулж болох вэ гэхээр эхлээд дуудлага. Тэр шууд жишээ авч ярэ гэж үзэж байна. Дуудлага гэдэг нь болохоор англи хэлнээр чинь ямар зүйл байдаг вэ гэхээр одоо тэр нөгөө үгсэг үгнүүдээ уюудээ зөв дуудахаасаа гадна бид нар стресс гэдэг юм дээр чухалчилж үздэг. Стресс гэдэг юм нь юу гэсэн үг вэ гэхээр
одоо энэ уртлын чухал гэдэг үгэн дээр болохоор бид нэр important гэдэг одоо уртлын им гэдэг хэсэг дээр I am те энэ хэсэг дээр одоо хамаагүй emphasis буюу одоо стрессээ өгч эхлэх юм шүү дээ. Тэгэхээр important гэж хэлэх юм. Тэгээд important гэдэг буруу дуудах юм бол одоо чинь important ч юм уу те important гэж юм шин шүү. Тэгэхээр энэ болохоор буруу сонсогдоод байгаа. Тэгэхээр өмнөд Америкийн хойд Америкийн болон Канадын хэсэг дээр англид бас яаж сонсогддог вэ гэхээр important гэдэг им гэдгийг стресс өгч байгаа нэ. Энэ understand гэдэг ойлгох гэсэн үг гарч ийн дараагийнх нь. Тэгэхээр энийг баслаар мөн адил. Гэхдээ стресс нь хойдолтой орж ийн. Энэ болохоор understand гэх те understand. За энэ болохоор уртл нь compound word-нууд орж ирж байна л да. Энэ болохоор нийлмэл үг гэсэн үг шүү дээ. Нийлээд нэг утга илэрхийлдэг. Энээр болохоор hot dog гэд урталтаа орж ийн. Mongolian food гэд бас урталтаа орж ийн. Тэгэхээр бүх compound үгнүүд юу яадаг юм уу? Урталтаа авд юм уу гэвэл бас үгүй. Энэ тухай бид нар бас цаашдаа ярилцсан детальтай. Энэ хичээл дээр дараагийнхаа хичээлүүд дээр детальтай ярих гэж бодож байна. За тэгэхээр энийг үзтээ урдаач орж ийн, хойнооч орж ийн. Тэгэхээр энэ болохоор мэдээж голдоо орж болж байна. Тэгэхээр стресс бол одоо хаанч орж болж байна шүү дээ. Зөвхөн одоо нөгөө хөсөг авиануудаа зөв дуутахаасаа гадна бас стресс буюу тэр чухал яг хэсгийн үгнийхэн чухал хэсгийг зөв дууцснаар одоо айтайхан сонсогдно гэж. Тэгэхээр дахиад нэг дуудаад үзье. Important гэдэг дуртаа орж ийн. Tomorrow гэдэг дундаа орж ийн. Understand гэдэг хойноо орж ийн. Hot dog гэдэг нь урдаа орж ийн. Mongolian food гэхээр урдаа орж ийн. За эднэрийг өөрөөр дуудаад үзээрэй. Тэгэхээр бас буруу сонсогдох бах. За тэгэхээр хөг гэж юу хэлж байна гэх дахиад жишээ аваад үзье. Энэ улаан зурааснууд ямар учиртай юм бэ гэх. Тэгэхээр одоо энэ асуулт байна л да. How am I doing гэд. How am I doing? Би хэрхэн одоо хэр хийж байна болж гин үгүй би яаж ийн гэд. Тэгэхээр энэ дээр болохоор 3 хариулт өгч байна. Тэгээ 3 хариулт нь гуруулаа яг үгийн тоогоор ижилхэн. Хойдлынх нь үгнүүд л өөрчлөгдсөн байгаа. Тэгээ wrong, right, great гэд. Тэгэхээр you are doing wrong гэж чи буруу хийж байна. Чи you are doing it right гэж чи айтайхан хийж байна. Зүгээр байна. Тэ? Чи зүгээр байна. You are doing it great гэхээр одоо энэ дээр буруу өчсөн. За яг энэ дээр тэгэхээр яаж явах вэ гэхээр улаан шугам болохоор бид нарыг хөгийг хилээд байна л да. Аль хэсэг дээр нь бид нар яг нөгөө хөгийнхөө ирчээ авах хэснэ, аль хэсэг дээр нь жоохон сунгаад жоо өргөлт өгөх хэснэ гэх мэтчлэнгээр юм яригадаад байна л да. Тэгэхээр яагаад юм хөг авах шаардлагатай вэ гэхээр хүний одоо ууралсан, инээсэн, сэтгэл зовнсон байдлыг бид нар сэтгэл зүйн байдлыг нь одоо үгэндээ өөрийнхөө ярианда илэрхийлэхийн тулд зөв зохистой хөгөө дуудах хэрэгтэй байдаг. Одоо жишээ нь энэ дээр үзэл та. How am I doing гэдэг дээр doing гэдэг хэсэг дээр нь одоо хөгөө өндөрөгдсөн байна. Энэ дээр тэгэхээр ингэж сонсогдно. How am I doing? Doing гэд. Энэ болохоор how am I doing биш. How am I doing гэд. How am I doing гэж бас болно. Тэгэх юм бол бас арай өөр утга агуулах жишээтэй. Тэгэхээр how am I doing гэхээр одоо өдөс нь хариу өгөхөд болохоор you're doing it wrong гэхээр чи буруу хийж гин гэдэг чинь тэгэхээр тэр wrong гэдэг хэсгээр нь доошоо оруулсан ба штэ тий. Энийг одоо жишээ нь яг жинхэнэ одоо ууралцсан байгаа ч юм уу яг ингэж хэлэх гэж байгаа бол you're doing it wrong гэдэг одоо буруу хийж штэ чи гэдэг wrong гэдэг хэсэг дээр жоохон стрессээ өгч болох нэ. Тэр нь болохоор intonation өгч болох нэ. Тэгэхээр intonation болохоор доошоо буюу одоо тэр falling intonation гэдэг юм нь орсон байна. Энэ болохоор нөгөө нэг singular intonation нь одоо яг нэг хэвээр сонсогддог нэг жишээ авах гэж үзлээ. Энэ дээр болохоор you doing it right гэхээр. За би чи хэр хийж байна те. How am I doing гэнгүүт. Yeah, you doing it right. Чи айтайгаа хийж байна зүгээр. You doing it right. Тэгэхээр дараагийнх нь хэсэг дээр болохоор яг дахиад доош унтсан хэсэг дээр байна. Гэхдээ энэ болохоор арай бүр учиргүй wrong биш те. You're doing it great. Тэгэхээр энийг болохоор би how am I doing гэдээ асуусан чинь you're doing it great. Great. Тэ зүгээр хийж штэ. Stop болж байна. You're doing it great. Гэт одоо жоохон урамшуулсан байдалтай ингэж сэтгэлээ гаргаж хэлэхийн тулд одоо you're doing it great. Тэгэхээр ийм байдалтай хөгөөр ярьж болох нь. Тэгэхээр хөгний тухай болохоор бид нар цаашдаа бас тусад нь бас нэг хичээл авч үзье гэж үзэж байгаа. Тэгээд сүүлийн хэсэг болохоор аваа. Одоо энэ double O хэсэг биш үү? Хоёр O хэсэг гэж байна. Тэгэхээр хоёр O бахаар хөвчлэн үү гэж дуудагддаг шүү дээ. Тэгэхээр одоо жишээ нь C-тэй урталтай хойдолтой L-тай тэгээд хоёр өвтойхон бол cool гэж уншигддаг шүү дээ. Cool, сэрүүн, эсвэл дайжгүй энэ гэсэн тий. Тэгэхээр cool гэд энэ үг болохоор яг ижилхэн хоёр өвтэй, урталтаа D-тэй, ардтал нь R хэсэгтэй болохоор энэ болохоор door гэж уншиж байна. Door тий. Door хаалга гэдэг үг шүү дээ. Тэгэхээр уртлах нь үүгээр үү гингута дараагийнх нь or
гэд өөрөөс сонсогдож байгааз яг ижилхэн хоёр тэнгуутаа урталтаа B-тэй хойно K-тэй ном гэд book гэдэг нөгөө тий. Нэг болохоор book гэвэл хүн ойлгоно л доо. Гэхдээ ээжийнээр болохоор book. Америкт одоо юунд болохоор Америкт болон Канадад одоо Хойд Америкийн хэсэгт болохоор book гэх нэгс нь гэж юм шиг сонсогдсон. Тэгэхээр одоо Q, U, гэсэн нэг тийм авианууд болчиход шүү дээ. Тэгэхээр яг ижилхэн хоёр урталтаа C-тэй хойно K-тэй cook гэдэг үг шүү дээ. Одоо тоогооч гэдэг. Тэгэхээр энэ үгийг болохоор яаж сонсогдох вэ гэхээр cook. Тэгээ одоо дөрөв өөрөөр сонсогдож байгаа гэсэн үг шин чинь тий. Энэ авиа болохоор cool, door, book, cook. Тэгэхээр энэ болохоор ингэж өөрөөр сонсогдоод байгаа юм байна. Тэгэхээр энэ авианы тал дээр болохоор мэдээж дүрэн байдаг. Тэр дөрмийн энэ үгнүүд болохоор зарим дөрмөнд хязгаарлах хамаардахгүй үгнүүд байж байна. Тэгэхээр энэ талаар бид нар цаашдаа бас тусны хичээл авч үзье гэж бодоод энэ болохоор бид нар ер нь авиа гэдэг юм дээр анхаарах хэрэгтэй шүү гэдгийг хэлсэн. За тэгээд энэ болохоор дараагийнх нь энэ сонирхолтой гэсэн үг байна л да. Interesting. Энийг болохоор өөр дуудаж болж байна. Жишээ нь interesting гэхэд бол хүн болгоно л ойлгох шүү дээ. Interesting гэхэд ойлгохгүй бах. Зүгээр interesting гэж хэлж болно. Interesting гэж хэлдэг. Interesting гэж одоо бас уул нь ярьчмаар л байна. Гэхдээ Хойд Америкийн болон Канадын дуудлаган дээр болохоор энэ болохоор interesting. Одоо interesting гэж дуудагдаад. Interesting. Тэр T үсэгч болсон байгаа зү. Interesting. Тэгэхээр дараагийнх нь болохоор одоо тэр not at all гэдэг. Зүгээрээ гэсэн үг шүү дээ. Тэр болохоор not at all. Би болохоор not at all гэж хэлмээр байгаа байхгүй хэрэг болдог бол би бол дандаа л not at all гэж яваад юм байна. Гэхдээ Хойд Америкийн болоо Канадын тэр айлга дээр болохоор not at all гэж сонсогдоод байна шүү дээ. Тэгээд дараагийнх нь болохоор what do you do? Энэ болохоор дараагийнх нь ийм учиртай үг юм байна. Юу хийдэг вэ? Чи ямар ажил эрхэлдэг вэ? Чи юу хийдэг вэ гэсэн учиртай асуулт байна л да. Тэгэхээр нэг болохоор би болохоор what do you do гэж хэлмээр байгаа байхгүй. Гэтэл яг юуныхаа Канадын одоо Хойд Америкийн болон Английн юм дээр what do you do Хойд Америкийн нутгийн одоо авиан дээр what do you do гэж уншдаг гинэ. Тэгэхээр одоо what do you do? What do you do? What do you do? Тэгэхээр эхнээс нь болохоор interesting, дараагийнх нь болохоор not at all. Not at all. Not at all. Дараагийнх нь болохоор what do you do? What do you do? What do you do? Тэгж тэр энэ болохоор авиа. Тэгээ дахиад нөгөө ярьсан юмудаа дахиад тэрэ. Тэгэхээр дуудлага гэдэг юм чухал, хөг гэдэг бол чухал, авиа гэдэг чухал. За энийг болохоор англи хэлээр юу гэж хэлэх вэ? Pronunciation, intonation, stress гэсэн гурван зүйлийг маш чухал юм аа. Англи хэлний ярианы англи хэл буюу oral English гэдэг юмны маш чухал хэсгүүд юм аа гэж гадаадууд хэлж байгаа юм байна. Тэгэхээр бид бүхэн ярианы англи хэлийг хэрхэн сайжруулах талаар өнөөдөр ярилцлаа. Энэ удаагийн хичээлд анхаарлаа шагнасан та бүхэндээ баярлалаа. Тэгээд бид нартай бас хамтран ажлыг цаашдаа бид нарыг дэмжиж гэсэн хүсэлтэй хүмүүс боллоо. Манай хаягтай хандаж болно. Бид нар Монголын залуу үеийн хөгжлийн төв гэдэг төрийн бас байгууллага маань юу гэдэг вэ гэхээр одоо Монголд үүсчихэд байгаа боловсролын тэгш бус байдалтай бид нар тэнцдэг тийм залуучууд байгаа. Манай хаяг болохоор mongyouthvc@gmail.com гэсэн имэйлээр бид нартай харилцаж болно. Мөн та бүхэн гадаадаар англи хэлээр одоо захиа бичиж сурах харилцмаар байна гэвэл бас ийшээ харилцаж болно. mongyouthvc@gmail.com гэдэг. Тэгээд бид нар юу гэдэг вэ гэхээр боловсролын нэмэлт үйлчилгээ буюу англи хэл, компьютер, гадаад хэлний сургалтуудыг сурагч нарт оюутнуудад одоо ялангуяа сургуулийн насны хүүхдүүдэд бид нар үн төлбөргүй хүргэдэг тийм байгууллага байгаа. Тэгээд бид нарын үйл ажиллагаатай танилцъя гэвэл www.mongyouthvc@wordpress.com гэсэн хаягаар бидний үйл ажиллагаатай та бүхэн танилцж болох юм аа. Сурах үйл явц чинь шуурах одоо аялалд чинь та бүхэнд амжилт хүсье. Ол зам ихтэй байгаарай. Үргэлж сураарай. Тэгээд бид нартай харилцаарай гэж бид нар хүсэж байна.